Hey yo! За сайн байцгаана ариун санаа байна. Уулзаагүй амар удчихсан байна. Тэгээд маш удаан хугацааны дараа ингээд сэтгэл зүйн хэцүү байдлаасаа гараад тэгээд буцаад ирлээ. Мэдээж усууж хэлцгээе. Та нар ямар санав? Та нар намайг сансан бах тий. За та нараа харж байгаа шлэн би үсээ буцаад авчихсан, богино хөөстэй болчихсон. Дөнгөж орноосоо босч ирлээ. Одоо цаг биш дээ байж ирлээ. Цаг учаар заа. Бас харж байгаа шлэн шинэ байр харагдаж байгаа сте guys. Цаг одоо 9 цаг 8 минут болж байна. 9 цаг 8 минут. За. Юуны төрөнд Монгол хүн байна да. Ороо ураацгаая. Харж байгаа шлэн бас жижиг ортой болсон байгааз. Шинэ байранд нүүж ирсэн чинь шинэ байрны опшн яг жижиг ортой байж таарад. Гэтэ жижиг ор бол миний амьдрал нэг асуудал бол болохгүй байна. Гайгүй. За тэгээд камера нэгэнд хасаасных гоё юм ярьцгаая. Өнөөдөр бол би амар завгүй өдөр болон заяа. Юу болоод байна? Come on. Болцноо. Окей. Өнөөдөр бол амар завгүй. Яагаад өнөөдөр манай найз залуу нөгөө нэг юу body profile гэдэг лөө. Body feel гэдэг хэвгүй юу? Уг нь бол. Окей, ямарсан тийм нэг зургийг даруулна. 3 сар жагаа дийлэмтэй байж яагаад одоо нэг юм зураг даруулахаар явах гэж байгаа. Тэгээд 10:30 гэхэд бит хоёр уулзаад ингээд бүргэр амар хийдэх ёстой. Манай найз залуу 3 бүргэр идэх гэсэн. Би болохоор 2 бүргэр магадгүй идэх байх гэж бодож байгаа. За тэрнээс өмнө та бүхнээсээ маш их уушлахгүй яа. Хариуцлагагүй, дөнгөн даан үлгэн салган амьдардаг миний буруу байлаа. Тэгээд уг нь бичлэгээл өстой цад тухайд нэгээд бичлэгээрээ л өстой явд юм шүү гэж бодсон чинь хүнд бас тийж амар сэтгэл санааны уналт ирдэг үе бас байд юм байна. Ингээд юу мэрч юм те тэр манай аав тэгдэг байсан баггүй аав ээж хоёулаа ер нь тэгдэг зэ. Хүнд ер нь ингэж найз нөхөд гэдэг юм байдаггүй. Тэ ингээд хүн болгон чиний найз биш чи хүн болгонтой ингэж найзрах ямар ч шаардлага байхгүй. Эцээдтэй ингээд хамгийн сайнаас чиний нуруу руу чин ингээд хутах шаан маань гэдэгсэн баггүй. Тэгэл би ээж аав хоёроо ингээд what ямар муухай хүмүүс та нар ямар муухай хүмүүс вэ гэж би ээж аваагаа боддог байсан заяа. Тэгээ одоо ингээд цаг хугацаа өнгөрөөд би том болж чинь тийм үү. Тэгээд цаг хугацаар ингээд явахын хэрээр би хизээч надад ийм бити тохиолдосоо гэж боддог зүйлүүд нэгээр эхлээд одоо тохиолдож эхэлж байгаа заяа. За би нэгэн хамгийн амар сайн найз манай бямба найз биш шүү заяа. Хамгийн амар нэг сайн найзтайгаа ингээд тангараг тасарсан. Ер нь бол ингээд маш аимшиг үйлдэл дээрээс болж ингээд бүр тангараг тасрахаар болсон. Тэгээд тэр үйл явцаас болоод миний ингээд сэтгэл санаанд ингээд амар өөрчлөлт орсон заяа. Яг л би одоо найзыг номер 1 тавьдаг юм баггүй. Би яг ингээд сайн найзаагаа номер 1 тавьдаг. Тэг ингээд өөрөөсөө илүү найзаа төрүүлж болдог бла бла. Ер нь бол амар тийм найз амтай хүн. Тэгээд амар хайрладаг байсан, нандиндаг байсан амар гоё найзаагаа ингээд бүр мөсөн алдаад. Тэгээ тэрнээсээ болоод ингээд амар гүн огторгын хямралд ороод. Тэгээ одоо л нэг юм гайгүй болж байна. Тэгээ тэрнээсээ болоод одоо маш их асуудлууд үүссэн. Тэр найз бит хоёрын одоо тангараг тасралтаас үүдэлтэйгээр амар олон асуудал миний амьдралд орсон заяа. Тэгэл цагдаа сэргийлэх, гэр оронгоосоо нүүх те. Гэх мэтчлэн ингээд маш олон санхүү болон сэтгэлийн амар их асуудлыг одоо л нэг юм давж гарч дууслаа. Бичлэгийн хийхийнсэн гэл яваад ирч чадахгүй. Сүүлдээ одоо тэгээ манай үзэгч нар над руу бүр ингээд инстаграмаар юм бичээд одоо болно, одоо бичлэгээ хийя. Зүгээр үү гэж зарим нь болохоор жирэмсэн болцсон юм уу? Жирэмсэн болцсон юм уу гэсэн гоо цагааны хагалгаанд орсон юм уу гэж заяа. За тэгээд бүх үзэгч нартаа намайг хүлээж исэн бол үнэхээр их баярлаа. Тэгээд одоос ахуулаад бичлэгээ гоё хийгээ явнаа за хэлүүлээ. За
Одоо хүний ингээд сэтгэл зүйн гүн хямралд орохоор гардаг баг зэрэг өөрчлөлтүүдийн талаар би ярил л та. Би бол сэтгэл зүйн гүн хямралд орж үдсэн удаа бол ерөөсөй байхгүй заяа. Яг энэ удаагийнх шиг. Яг гоо баг зэрэг ингээл хэцүү байн шантарж ийн гэдэг үе байх нь байсан ч гэсэндээ яг энэ удаагийнх шиг юм амар гүн хямралд орсон удаа бол хамгийн анхных байсан заяа. Тэгээ би анх удаа ингээд сэтгэлээр унах, сэтгэл зүйн хямралд орох гэдэг зүйлээ нүүр тул гарсан чинь ингээд хүн юу аим залхуу болчтой юм дээ заяа. Аим залхуу ингээд юу ч хийх хүсэхгүй зүгээр ингээл хэвтэл байж юмар. Тэгээ хоолны дуршил муршил бүр нам алга болоо. Би бүр амар турсан заяа. Тэгээ хоол идэхгүй, юу ч хийхгүй гэл гихтээ. Тэгээ аргагүй хүмүүсийн мөнгийг нь аваад багшлаад байгаа болохоор мөнгийг нь аваад авцсан болохоор одоо хүчээр очиж багшилдаг ч юм уу те. Яг ийм болцсон байсан. Тэгээ өөрөө бэлтгэлээж гисэнтэй ингээд гоё хиймээргүй те. Тийм юу ч хиймээргүй мэдрэмж байдаг да та нар одоо мэдчихэв мэдэхгүй байна уу. Тэгээд одоо л яг гоё зүгээр болчлоо. Одоо юу ч гэсэн энэ сэтгэл зүйн гүн хямралыг давхад маш их туслалцаа үзүүлсэн миний найз залуу болон манай бимба найз. Тэгээд энэ хоёр хүмүүндээ бол ингээд саранге. Одоо тэгээд тийм бас дахиад нэг өөр юм байгаа. Тэр нь юу вэ гэхээр ингээд нулимс амар ойрхон болчдөг заяо. Ингээл найзтайгаа ингээд танд ахуулсан зураг харах ч юм уу. Тэгэх юм бол шууд ингээл амар хямраал. Эсвэл маа найзын зарим нэг тогшил манад байхад ингээл тэрийг харах юм бол хямраал. Тэг ингээд нутгийн тухай муу сонсохоор нутгаа санаж уйлал. Аавын тухай сонсохоор аавыгаа бодож уйлал. Ээжийн тухай сонсохоор ээжигээ бодож уйлал. Тэгээ найз залуугаа ингээд бодсон. Найз залуу одоо хайрын тухай дуу бодож уйлал. Тэгээд яг ийм амар гүн сэтгэл зүйн хямралтай үед бол бүр юу найз залуу хүртэл бүр новш шиг харагдаад заяа. Би бүр ингээд найз залуугаас энэ нэг сарын дундуур одоо нэг сарын турш баг 2 сална гэж би бүр далчхан ч өгсөн заяа. Тэгээд маань найз залууч намайг бол нэг жоох ах хүн тэгээ юм тэгээ бууртай сууртай амар мэдрэмжтэй учраас намайг ингээд аргадаад ахгүй. Миний хайр зүгээр л яг одоо сэтгэл санаа чинь муу байгаа болохоор л ингээд чамд ийм ингээд бодол орж ирээд байгаа маа. Тийм болохоор үнэхээр чи ганцаараа баймар байгаа өдөр хоног байх юм бол одоо хайр нь ингээд чамд юу яа. Өдөр хоногийг чинь гаргаж өгье. Тэглээгээд ингээд хоёул сална гэсэн үг биш. Би бол чамаас салахгүй. Би ч чамд хайртай мэдж байгаа чиш надад хайртай гэдгийг чи мэдж байгаа учраас хоёулаа угаасаа гоё. Тийм болохоор зүгээр сэтгэл санаагийн чи хоёул гоё байлгах зорилгоор гоё цагийг өнгөрөөё. Тэгээд жил манай хүн чинь дэглэмтэй би бас өөрөө дэглэмтэй байсан хамт ингээд гадуур дотор тэнж ингээд идэж уух юм идэж чадахгүй. Тэгэл гэртээ. Ер нь бол би баг саржангаа гэртээ ингээд өмхөрлөө хөвцсөн. Тийм ээ. Одооноос ахуулаад миний хуучин ариун санаа ирсэн. Тэгээ би яг энэ дундуур 1-2 удаа бичлэг хийх гэж үзсэн байхгүй юу? Яг жоохон тийм орон гарн байх үедээ. Тэгээд ингээд камера хасангууд ингээ юу яриад байгаагаа ч өөрөө ч ойлгохгүй заяа. Юу ярихаа ч мэдэхгүй бүр ингээд шал ингээд амир хуурамч миний биш төрөх гарч ирээдсэн баггүй юу. Тэгвэл нь окей би тэгэж үзэгч нарыгаа хуурах ёсгүй тийм болохоор зүгээр ингээд гоё өөрөө одоо миний хуучин ариун санаа иргэн ирэх үед л би гоё бичлэгээ хийх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон заяа. Yes. Тийм учраас одооноос хэдүүлээ гоё амьдрын гэснээс уулын би гоё гэрээ гоё танилцуулж мархан даанч гэрээ цэвэрлээгүй. Тэгээ ямар ч гэрээ цэвэрлээд ирээ заяа. Тэгээ гэрээ танилцуулъя. За юу ч гэсэн усанд орчиг гараад ирлээ. Тэгээд нүрээ хөөрхөн будаад хөөрхөн хувцслаад явцгаая. Та нарт намайг хансан бах те. Йой. Би ч та нарыг амар сансан. Яг гэтээ өөрийгөө яг ингээд камертаа зүгээр болцсон байгаагаа харахаар амар гоё юм. Одоо би яг шийдсэн зэ. Одоо би тэгээд шийдсэж үс алгуулахгүй. Одоо би яг өөрийнхөө энэ нэг үсээ өөрөө нь гоё ургуулад гоё тижэл мэжэл үс алгуулдаг мөнгөөрөө тижэл мэжэл төрхүүлээд тэгэж амьдрахаар шийдсэн. Гэтэ бас нэг тийм мэдрэл муутай юм чинь бас орон гарны хөдлөө бас хизээ нэгэн цагт очиж алгуулчих бас магадгүй л ах би. Гэтэ энэ удаа яалтчгүй төвчих хэвчээ. Хэдүүлээ өнөөдрийн нүүр амны будалтын хувьд бол заяа. Тод бол будахгүй. Ягаад тэгэхээр
тийм мэрэгжлийн нүр будалтын газар угаасаа очих хэрэгтэй байхгүй юу? Манай хүн очиж мейкап одоо аваад өсмөсөө бас инсталлах байхгүй юу? Зургийн авалтанд бэлтэж байгаа учраас тийм учраас би тэр хүмүүс бас нэг хогийн нүрээ будаж чаддгүй хүн шиг харагдахгүй тул маш хөнгөн будах хэрэгтэй. Дээгүүр юм өмчөд ирээ заяа. Тэгэхгүй л шалтуун харагдаад. Яа. Одоо миний шинэ нүгэд ороод ирсэн байгаа манай гэр бүр амар гоё заяа. Яг надад ингээд амар таалагдаад дээрэс нь ингээд надтай энерги хувьд л амар таарад байгаа юм шиг байхгүй. Би л амар сайн унтаж мунтаал. Унтахаараа бүх унтаж мунтаал. Айгуу дэжгүй. Би өөр танахт ямар нэг юм өөрчлөгдсөн харагдаж байна вэ? Харагдаж байна уу? Харагдахгүй бас тээ. Манай нэг үзэж намайг ирсэн. Та амар гоо сайхны хагалгааг амар өгөөсгдөг мөртлөө та өөрөө гоо сайхны хагалгаанд ороод бүр нам алга болчихж байгаа юм. Би бүр хин тэгээд байгаа. Тэгсэн чинь нэг нь болохоор яг би жирэмсэн гэд хилээдээс яг жирэмсэн болцсон байгаа аахгүй юу гэ. Бүр намайг зүгээр гэртээ зүгээр мөрөөрөд өвдөө тэрэ уйлж байгаа хүүхдийг зүгээр жирэмсэн болгоод гоо сайхны хагалгаанд оруулаад сүүлийн нэг цаг гэртээ ингэж ангааж одоо эмор шивтсний ачинд гэх юм уу. Би маш олон Монголд сонссон. Би ерөөсөө Монголд сонсдгүй байсан баггүй юу. Тэгээ дээрэс нэг Miss M Гинжо 2 Солонгост ирээд тэгээ тэрийг би найзуудтайгаа үзэхээр болсон байсан баггүй юу. Уг нь л тэгсэн чи манай найзуудын нэг бимба болохоор жоохон бие нүвдсэн байсан. Нөгөө Ари гээд найз маань болохоор хүүхдийг харах хүн байхгүй нэгэд. Тэгээ ингэж би ганцаараа үзэхсээр аргагүй болсон заяа. Тэгээ би ингэ тийм үнэхээр үзмээрсэн заяа. Яагаад тэгэхээр би Miss M яг ингэж боддоор нь харж үзхийг амар мөрөөддөг байсан байхгүй амар гоё юм ихтэй санагдаад идэв гэсэн. Тэгээ үзэх хүн олддоггүй ямар тэгээд нэг танихгүй мэнихгүй хүнтэй хамт үзье гэж солиортой шийдээд онгуудаа. Найз залуу дагуулж яваад. Монгол одоо тоглолт штэ. Тэгээ ганцаараа хөрх юмд солонгосон. Тэгээ найз залуу дагуулж яваад. Тэгээ очсон чи амар олон монголчууд намайг бүр таньж манад хөөе санаа вэ? Наашроо зураг даруулъя. Би бүр амар сонирн байдлаар энэ зураг даруулах ёстой хүн би яг мөн ч юм уу биш ч юм би одоо яг юу ч юм гэж бодсон. Тэг сарын өмнө штэ. Miss M Гинжогийн тоглолтыг үзсэн. Сонин цаг гэх юм бол манай найзлагын төрсөдөр болсон. Бас бид хоёрын дуртай рэпер Zico гэж залуу байдаг. Тэрний тоглолтыг үзсэн. Тэрс нэг тиймэрхүү сонин сайхантай. Тэг тийм өөр илүү дутуу гавьяаж говьсон сонин сайхан их байхгүй юм байна дөө. Зүгээр л нэг саржангаад хүн гэртэй байсан. Яг эргэн тойрныхныгаа л жоохон зовоочих шиг болсон. Бимба найз залуу малуу ээж аамавига. Би ч бас нэг мэдрэл хөдөлчих юм бол ерөөсөө уцсан авахгүй тэгээд орт тас ингээд орт сург алга болчтой болохоор тэн дээр чинь бас манай ээж аваа санаа зовж байгаа шүү дээ. Энийг тэнийг юм хайж чигээд. Тэгээ найз залуу малууга 2 3 удаа салын малээ. Битгий над руу залган малга гэж мэгээд. Ер нь л олигтойгоо шиг хоол идээд, олигтойгоо шиг унтаж амраад, бэлтгэл хөдөлгөөн хийгээд хийх ёстой зүйлээ ухамсарлаа явж байхад энэ сэтгэл зүйн гутрал гэдэг зүйл бол хүний биеэс нэг сар тодорхой хэмжээний хэр том одоо шархаас хамаарад нэг сараас нэг 3 сарын хугацаа бол зарцуулагдах юм шиг санагдсан. Яг ингээд нэг удаа хямраа үзсэн чинь яг бас амар удаан хугацааны дараа би бас ингэж хямардаг сэтгэл зөрчтэй юм биш үү гэж бодож матсан. Тэгээ одоо энэ хүмүүс тэгдэгтэй хүний ингээд амьдрал дээр ер нь бол хүн уучлалт сурах хэрэгтэй тэ уучлалт сурах хэрэгтэй гэж маш их ярьдаг. Гэхдээ миний нэг ойлгосон зүйл гэх юм бол чи юм болгоныг уучлах ямар ч шаардлагагүй. Чи юм болгоныг өөрөө хохирон байж тэ юм болгоныг ингээд уучлаад за зүгээр энэ удаа нэг ганц удаа хараа үзчих ч юм уу тэ ганц удаа ингээд боломж олгох юм болгоё ч юм уу те. Ер нь бол найз нөхөдч вэ, амрагт садамж вэ, тэгээд нэг уушлаад ах ямар ч тийм шаардлага байхгүй юм байна гэж би бодсон. Яа тэгэхээр зүгээр л би бодсон юм. Тэг соён сан гэх юм бол тэр том нь уу? Баг нь хаа нэ? Баг нь энэ буйданд орох шиг байна. Манай баг имлэг твтэй тавирган хугараад тэгээд имлэг домлогоор бас явсан. Би өөрөө бас жоохон сэтгцэн имлэг домлогоор жоохон бас явсан.
Өглөө унтаад орой сэрдэг байсан хүн чи одоо бүр ингээд орой унтаад өглөө ирцээж мэрдэг болсон заяа. Яг хуучин амьдралдаа бүр цоо өмнөх амьдралдаа орсон чинь бас гоё юм. Шөнийн нойрмор аваад. Маш хөөрхөн байна. Ариун санаа. Ахаа. Энэс илүү бас хөөрхөн байх шаардлага байхгүй шүү дээ, тийм биз дээ. Гэрэл өдрөө тавьцгаа. Одоо бас нэг өөрчлөлөгч нар маань байна л та одоо жишээл авдаг. Яг л нүдэн дээр амар гоё болоод амар богино хугацаанд амар гоё үр дүн гаргаад нэг 3 ихч байгаа хгүй юу. Нэг нь бол Монгол ихч заяа. Тэр ихч бол бүр амар бүр ингээд Монгол хүний тийм ген мен цусандаа байдаг юм шиг яг тийм одоо юу мэрийн солонгос ихч нар болж байгаа ингээ баашлаад ингээд юм заахаар ингээд яа маа гэдэг ингээ хүний өмнөөс имиж юм шиг ялархаад зэвүүр гэдэг тэгэхгүй юу. Тэгвэл манай Монгол ихч нар болохоор ингээд амар тийм юутай шартай чи хортой чи өг мөгт сайн даах юм бас амар хөөрхөн. Тэгээд гоё нүдэн дээр гоё илт үр дүнгууд гаргаад байгаа болохоор тэр мэр бэст бас урамшаад сэтгэл зүүн одоо энэ сони имийг муухай байдлаас гарахад бол нэлээд тохиолцоо үүдүүлсэн гэж би бодод. Хүн ер нь шүү дээ ингээд ёо сэтгэл санаа амар хэцүү байна, сэтгэлээр унаад байна ингээд гутраад энэ үхлээ хатлаа гээл юу чихгүй гэхдээ ингээд байгаалах юм бол улам тэр гутралтаа ороод улам ингээд амар гүн орно гэсэн үг юм билээ зөө. Тийм болохоор ингээд яг хийх ёстой зүйлсүүдэд амар ухамсарлах хэрэгтэй. Нэгдүгээр окей би ажил хийж мянга би юу шимээргүй байна ингээд үхмээр энэ хатмаар нь байсан ч гэсэндээ би ажил хийж хоёр муураад хийж гэн би ажил хийж өөрөөрөө ингэж авч явна би ажил хийж бариан түрээсийг өгнө. Тэндээ би бэлтгэлээ хийж таргалахгүй байна. Бэлтгэлээ хийж ингэж мөнгө олно. Тийм. Тэг хичээлдээ явна. Юм сурж иж би бас ирээдүйд юм болж идэнэ. Гэх мэтчлэн зүйл дээр ингээд бодоод ухамсарлах ёстой юм билээ заяа. Тэг ингээд яг ухамсарлах юм бол тэр сэтгэл санааны асуудал чинь гайгүй болж ирж мэрэл. Завгүй нөгөө нэг өөрөө хийх ёстой юмудаа хийх ёстой байгаад болохоор тэрэндээ сатаарал. Уг нь би ингэ төмсгөө ингээд ийм бүтгэнээр нь байлгамаар байхгүй. Гэтэ би сүүл нөгөө нэг нүүх гээд будаг судагаа ингээд амар цэвэрлээд би ер нь ингээд өмсдгүү аваад 1-2 өмсөөл дахиж хизээж би өмсөхгүй байх гэж бодсон бол шууд хайчдаг зөө. Би ингээд ямар ч новшгүй. Яг ингээд нүүж мөх юм бол одоо нэг 2 том хайрцаг нэг чемодантай юмнууд л байдаг зөө. Тэг ингээд будаг судаг ч гэсэндээ ингээд хизээж төрөхгүй байх гэж бодсон юмудаа чаян бүх юмудаа хайчдаг зөө. Тэгсэн чинь сая юм хайж байхдаа нөгөө нэг бор өнгийн харандаага хар өнгөтэй юм байна гэж хайшсан. Тэгсэн чинь хар нь үлдчихэж байгаа байхгүй. Тэг өнөөдөр хальт гарахаар нэг бор харандаа авахаас. Тийм болохоор амар хөнкөө зурхгүй л. Энэ манай хоёр муур заяа бүр том болоод тусмаа тэнэг болоод байгаа юм уу, эрхийн дэндээд байгаа юм уу мэдэхгүй заяа. Гэт баарч гээ суулаад амар өмхөн нэртэй наашин. За уг нь бол манай хоёрын 0-ны бас өрөөнд тустай байгаа хгүй юу. Нэг амар өмхөн нэртэй пөөх энэ 2-3 хаалгад амжиж ийм амар өмхөн нэртэй тахтай яд юм бэ гэж бодоод очиж харангууд яг хүний баас шиг мангар том 3 баас ингээд байгаа зөө. Тэр мэрийг булаагүй. Тэгээ бүр ингээд цаг явах тусам бүр тэнэг болоод хоёлаа. Тэгээ баг нь бол бүр солиотой. Ерөөс ингээд унтчихад намайг бол унтуулахгүй заа ингээд ингээд орилоод тахлаар би босоод сэрээ босоод ирэн ш. Тэнгүүд дугаал өөрөө унтаад өгөн заяа. Тэнгүүд би босоод ингээ хөвтөөд ч юм уу уц муцаа оролтоо хөвтөж байгаа юм бол орилоод байна. Бүр ингээд намайг зүгээр ингээд хөвтүүлэх мангар дургу наас. Окей, нэг юм хөнгөн. Гэтэ энийг жоохон бүдгсэхийн тулд хөмсгний юугаар маскара надад бор өнгөтэй байгаа. Бор өнгөтэй байгаа. Бор шар өнгөтэй юм уу? Энэгээр ойрд энэ солонгост бас амар хүүтэрж байна. Өмнөх яг хамгийн анхны 1 жил мэл бол би солонгосын хүүтнийг бол зүгээр инээж исэн заяа. Энэ одоо хүүтэн, энэ одоо өвлөө энэ төр шиг гэсэн байхгүй. Тэгж одоо ингээд өчтөр бимба найзтайгаа уулзсан чи манай бимба найз бүр дотор өмд өмссөн байлээ шүү дээ. Тэгээ би дайцаа шаалаад бимба ингээд амар даараад бүр өстө нэр хөлдөж өгөх гээд дотор өмд хайсараагаад аваад гээд
Тэнгүүд нь би яг даарсан уу над чи насных юм биш үү найзаа гэдгсэн чи. Айл айдан л. Окей, нэг юмрхүү. Би найз залуугийн нүрийг би хайрн бодоод өсмөсний хайрны ялаад үе гэдгсэн чи. Үгүй. Гэт бүр ингэж. Чи надад итгэхгүй байгаа мó гэдгсэн чи. Үгүй. Би ганц ингэж гой зураг авахулах арай хідэн сарж байгаа дэглэн барьлаа. Ганц гой зураг авахулах нүүрний будан мудан фейлчил яах вэ? Тэгснэ маагар үнтэй газар захиалга өгч мөгцсөн мө бацаан чи. Би бас те модель эрэгтэй найзуудтайгаа нүрийн буддаг байлаа шүү дээ. Эрэгтэй нүр бодол чинь зүгээр хальт ингээл өөсөө юм дараал. Зүгээр хальт шейдинг жоохон хийж өгөөл. Хүмүүсийн жоохон ингээд өтгөрүүлэл өгчөд болно ш. Уг нь манай найзлаа тийм нэг мейкап энэ төр аваад хахад царай муутай юм биш. Амар царайлаг заяа. Чи ер нь мейкап авч яах гээд байгаа гэдгсэн чинь. Тэр зураг авдаг тэр газраас нь студиэс нугасаа тэгэж авах ёстой. Тэр камерын дээр чинь арай өөр харагддаг гэж хэлүүлээд хүүхд чулж байгаа хгүй маруулгаашнаар. Одоо нэг гөлчийсэн нэг тийм сайхан юм дихийсэн цав цагаан залуу байсан юм. Энд одоо нэг тренинг дороод ингээ ийм бол одоо нэг гөрчийсэн нэг сонин борц шиг сонин гулууч байгаа юм болцсон байдаг л. Наач наад дээр таалагдахгүй байна. Миний хуучин найз залуу яг одоо олж ир чи хитрхи муухай балер туранхаа байна гэж үгээ. Одоо нүүсэн герман нь штэ. Хуучин амьдарч исэн гэрээс алхах юм бол бас л нэг 5-6 метрийн зайтай за. Яг ганнан дотор бол нүүсэн. Түрээс нь өмнөх гэрээс хамаагүй хямдхан тэгснэ амар цэвэрхэн амар гоё. Ер нь миний амьдарч исэн байрнуудаас хамгийн гоё тийм жижигхэн байр гэхэд болох юм уу? Энэ ингээд амар гоё юу заяа хайлайтер за. Одоо би ингээд нүдэд хот бодохгүй гэж байгаа штеп. Тийм болохоор зүгээр ингээд хальт бейс тавьчингууд араас нь зүгээр ингээд хайлайтераараа жоохон саа өгөөд. Би гэхдээ гоё юу ямар байна. Яг ингээд өөрийнхөө залуу насыг ингээд гоё ингээд хадгалж үлдэнгээ гоё дуу хиймээр дуу дуулмаар авахгүй гоё клиптэй. Зүгээр ганцхан тийм дуучин биш заяа зүгээр л тийм дуу хиймээр байгаа. Ойлгож байна уу гэж. Хамгийн гоё халуухан насн дээрээ хамгийн гоё дээрээ тавьж агаад хизээч одоо мартагдчихгүйгээр маш гоё тийм дуудуулмаар байна л та. Амар гоё клипжүүлээд. Хурдл ариун санаа ямар амар удаа хөдөлгөөнтэй юм бэ нэг баацг гээд харахаар тавьчтаад шүү. Амар хөөрхөн байна. Одоо ингэ болцсон. Уруулан дээр нэг юм жоохон төрөгчий та. Жоохон хүрэн будгаар будах уу, жоохон гэгээлэг будгаар будах уу? Энэ нэр хүрэн юм уу? Окей, амар хөөргөн байна. За нүр будалт болсон. Эндүүгээ халааж байгаа хоорондоо дэлээ хувцас сонгож үзье заяа. Юу өмсгөө. Энүүн дээрээ зөвхөн энэ үсэлгээ ингэж өмсөөд амар цэвэрхэн харагдуулдаг заяа. Тэгээ доогуур нь энэ хутлаа өмсцгөөе. Тэгвэл маш хөөрхөн харагдах байх гэж би бодож байна. Эхлээ өмсөд үзээд юу ч гэсэн. Мэдгүй би ямар ч нэг юм харагдаж байгаа заяа. Тэгээд найз залуугийнхаа салон дээр нэрээд нүрийн бодол өсөний ялсан байхгүй юу? Тэгсэн чинь амар сонин бүр амар царайлаг хүний гачи болгоо ичих юм тэгээд одоо тэг өснийхэн сүүлийн янзлалт нь дуусж байгаа тэгээд бичлэгэнд орох бах та. Тэгээд өнөөдрийнхэн бичлэгтэй хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Бүгд найртай шүү.